Би бензин колонк дээр ирсэн чинь нийт дэгдэмхий нэгдэл, органик нэгдэл. Энэ улааны энийг хэлээд байгаа ш. ТV өгсөн. Шууд нэмэгдээ авчиж. Тэр нөгөө бензиний дэгдэмхий юу айгу мэдрэг гоогоц. Тэг мэдээж энэ дотор бол мэдээж баг зэрэг бензин өнөрч जैन л та. Тэг нөгөө талаасаа бас нөгөө яг бид нар төр зүр өнгөрч जैन. Энд байнга ажиллаж байгаа энэ түгээгч бол бас эрсдэлтэй юм те. За. Тэр магадгүй яг энэ колонкт ажиллаж байгаа хүмүүстэй магадгүй бензин колонкийн нөгөө хамгаалтын хэрэгслийг өгөөд хэрвээ өгдөг бол тэрийг цаанаас угаасаа өгдөг бол сайн яах хэрэгтэй юм бэ? Шагаад дуусангууд одоо ингээ багасч байна. Тэр нөгөө магадгүй компаниас нь цаанаас нь өгсөн бол тэрийг маш сайн зүүжмээр юм байна да. Шатхан түгэх станцд ажилладаг хүмүүс. За ингээ жоохон холдчихоор саяны нөгөө нэг TVOC буюу нийт дэгдэмхий нэгдлийн хэмжээ бол буцаад ингээ 3 руу буугаад ороод ирж байна те. За тэгэхээр сая бараг 8000 хүрсэн шүү дээ. 8000 хүрсэн. За энэ тэгээ буцаад угаас нормал болж байгаа шүү. За тэрийг харъя. За нийт дэгдэмхий нэгдэл 8000 гэж яг 8 руу хүрсэн л дээ. 8.1 хэд ямар нэгжээр харж байгаагаас хамаарна гэсэн үг. За тэгэхээр 8 хэд рүү орохоор ч одоо энийг хараарай. 3-аас дээш болохоор хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм газар нэг ажиллагаан хүлээн зөвшөөрөхгүй л гэж хэлж байна л да. Тэгэхээр яг сая миний хэлсэнчлэн яг нөгөө хэрвээ таны эргэн тойрны хүмүүс яг энэ колонкт түгээгчээр ажилдаг бол маш олон хүн ажиллаж байгаа шүү дээ. Яг энэ дээрээ бас анхаарад тэ нөгөө компаниас өгж байгаа тэр хөдөлгөөн хамгааллын хэрэгслийг нь маскыг нь сайн зүүгээрээ магадгүй та компани захирал бол бензин колонкийн захирал ч юм уу бол бас хүмүүстэй бас яг энэ эрсдлээс хамгаалсан маскыг бас сайн гаргаж өгөх хэрэгтэй юм байна л да. Хөдөлгөөн хамгааллын хэрэгслийг